Эхний мэдээг хүргэе. Төрийн хэмнэлтийн хуулийг зөрчиж төрийн өмчит компаниудад бүтээмжийн менежер, хяналтын менежер гэх албан тушаал шинээр бий болгож 40 гаруй хүн томилжээ. Цаашид 400 гаруй хүн уг албан тушаалд томилогдохоор жагсаалт гаргасан байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга уг шийдвэрийг хамтарсан засгийн газрын зовлон гэж тайлбарлаж байгаа бол ардчилсан намын дарга төрийн өмчит компаниудын шүүсийг шахаж бүтээмжийг хянах зорилгоор томилгоо хийгдсэн гэж тайлбарлаж байна. За төрийн албаны данхаасан бүтцийн эсрэг хууль гаргаж, дэд сайд засаг даргын орлогч зэрэг албан тушаалыг цөөлж, зармийг нь бүр байхгүй болгож байсан цаг саяхан. За ингээд зогсохгүй албан хэрэгцээндээ автомашин унахгүй байх, жолоочгүй байх зэрэгээр төрийн албанд хэмнэлт хийсэн ч хамтарсан засгийн газар улс төрийн намуудтай бюлле хүртээхийн тулд ардчилсан намын гишүүдэд хяналт хариуцсан менежер, хүн намаас томилогдсон бол бүтээмжийн менежер гэх удирдах албан тушаалуудыг бий болгожээ. За ингэснээр төрийн өмчит компаниудад одоогийн байдлаар 40 гаруй томилгоо хийгдсэн байна. За надад одоо ерөнхийдөө бас одоо ирүүлж байгаа мэдээлэл гомдлоор юу гэхээр ерөөсөө юу ч хийхгүй ямдууд л утас цохогддог, агентлууд л утас цохдог. Тэгээд ийм юм хийж иргэснэг баахан дарга нар бий болсон юм байна. Ерөнхийдөө. Тэгээд сүүлдээ энэ хийсэн ажлуудыг одоо сайд дарга нар руу барьж гүйдэг. За ерөнхийдөө ус төрчдийн хамаарал үхийтгэл томилогдсон байна гэж ерөнхий дур зургаар харагдаад байна. За хоёрдугаарт яг өөрөө чи асууж байгаа төрийн бүтээмжийн менежер, төрийн хяналтын менежер гэдэг. Үндсэндээ тэр төрийн бол орон нутгийн өмч компани дээр чинь захирлыг энэ асуудлыг хариуцаж хий, бүтээмжтэй ажил, компаниг ашигтай ажилуулж томилсон болохоос биш тэр нөхөр чадахгүйгээр хажуугаар нь дахиад нэг албан тушаал бий болгоод томилоод байгаа юм шиг ийм сонио үр дагавартай зүйлүүд болж байна. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас өгсөн мэдээллээр томилгоо цаашид үргэлжлэх юм байна. За урьдчилсан байдлаар 400 гаруй хүн дээрх албан тушаалуудад томилогдохоор намуудаас ирсэн саналын дагуу листэ гаргасан гэлээ. За төрийн өмчит компаниудын удирдах ажилтны дундаж цалин 3.5 сая төгрөг гэж тооцвол нийт 400 хүний жилийн цалинд 16.8 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаамаа. Намаас хэдэн хүн томилогдсныг бол би хэлж мэдэхгүй байна. Нэг 5 10 орчим. Ер нь бол зарчмын хувьд бол төр өөрөө харьяанд байгаа компаниудаа хянахгүй бол тэнд хулгай зэлгээ бол хэтэрсэн гэдгийг ард түмэн бүгд хэлж байгаа. Дээр нь одоо энэ компаниудын бүтээмжийг сайжруулах эсвэл татан буулгах шаардлагатай. Нэгвэр хэлбэл засгийн газар өөрөө компаниуд дээр очиж ажиллаж байна гэсэн үг. Гэхдээ тэр компаниудыг очиж сэгсрээ л та. Юу байгаагийн бодиттой харах хэрэгтэй шүү дээ. Тэнд чи 10 жил болцсон захирал байна. 20 жил болцсон хүмүүс байна. Тэр хяналтын менежер гэдэг ингээд томилогдсон энэ чинь бол ер нь бүхий л одоо компаниуд дээр нэг комплаенс хариуцсан, эрсдлийн удирдлага хариуцсан, хяналт хариуцсан, хөндлөнгөөс ажиллаад тэд нар өөр нь яг гэж утсан хэрэг. Би бол анх тэр концепцийг энэ бол нэгэнд хамтарсан засгийн газар. Тэгээ та бүхэн тэрийг бол ойлгож байна шүү дээ. Хамтарсан засгийн газар тэнд хяналтын менежер оцсон хүмүүст би нэг зүйлийг хэлсэн. Та нар хэмнэх гэж очиж байгаа. Санхүү дээр нь хяналт тавих гэж очиж байгаа. Үрэлгэн зардлыг бууруулах гэж очиж байгаа. Тийм учраас энэ хууль батлагдахад та нар ажиллаа тайлгна. За өнгөрсөн 7 хоногт боловсролын сайд Наранбаяр, Яан болон Харьяа агентлагуудаа 80 гаруй давхцсан чиг үүрэг бүхий албан тушаал байгааг цомогтгож, шаардлагатай бол орон нутагт дутагдaltaй байгаа албан тушаалд шилжүүлэх зэрэгээр зохицуулт хийх боломж байна гэдгийг танилцуулсан. За түүнчлэн боловсролын салбарын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд багш нарын цалин хамгийн багадаа 2.5 сая төгрөг бүргэх шаардлагатай оч төсөвт ийм мөнгө байхгүй гэдэг тайлбарыг хэлдэг. За үүнээс гадна дунд сургуулийн үдийн цай хүн амаа өсгөх зорилготой цалинтай ээжийн мөнгийг нэмэгдүүлэхэд төсөв мөнгө байхгүй гэдэгч засагт хамтрахын тулд дээрх томилгоог хийж байна гэсэн тайлбарыг хэлж байна.